Хүний эрхийн үндэсний комиссоос олон нийтийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн онлын судалгааг хөгжүүлэх, судалгааны үр дүн үзэл бодлыг нийтэд хүргэх зорилго бүхий хүний эрх онол арга зүйн сэтгүүлийн 2025 оны эхний дугаар хэвлэлтээс гарлаа. Энэ удаагийн дугаарт 2025 оны 6 дугаар сарын 19-ноос 20-ны өдөр зохион байгуулагдсан идэвхтэй насжилт Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь Аз номхон далайн бүсийн форум болон 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан хүний эрхийн боловсролын симпозиум 2025-ыг онцлон эдгээр арга хэмжээний үеэр хилцүүлсэн илтгэлүүдээс төвөрлөн орууллаа. Та хүний эрх онол арга зүйн сэтгүүлийг цахимаар комиссийн вебсайтнаас татаж унших болон хэвлэмэл хэлбэрээр комист хандан үн төлбөргүй авч унших боломжтой. Мөн хүний эрх онол арга зүйн сэтгүүлийн 2025 оны 2 дугаар дугаарт хүний эрхийн чиглэлээр ажилладаг судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаач та бүхнийг нийтлэлээ ирүүлэхийг урьж байна. Хүний эрхийн боловсролыг хүн бүрт